тий. Өөр сонирхолтой highlight case-үүд юу вэ? Хараад магороо гэсэн чи лоо мацороо гэдэг тэр арай одоо арай дээр Хөцгөө яах амьдралд ганц ч тэгэл угаасаа ах нар чадаа хөгшөрлөө гэл. За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэнд хүргэе. Цугларах цэг подкастын маань соёлын шок болон өнөөдөр эхэлж байна. За тэгээ бид гурав өнөөдөр болохоор томилдуудын талаар ярингаа бас хэрхэн шоконд орж исэн талаараа ярихаар цугласан юм шиг байна тийм ээ. Сайн ихээрээ олон яваа. За манай хоёроос асуулаа тий. Эхний томилдууд юу н ямар байсан тий. Хүлээлт ямар байсан, бодит байдал ямар байсан бэ? За бүгд нь өдрийн мэнд гээл. Эхний томилолт хамгийн анх эхний томилолт шууд Канад руу яваад тэгээ Канадын бизнес юун дээр конференц болж байгаа гэдэг хурал зөвлөгөө болж байгаа гэл. Тэгээд тэн дээр оролцохоор явж исэн. Тэгээд яг эхний томилолт ч тэгэл ер нь чангалтай. Тэгэл нөгөө томилолтоор явна гэдгээс эхлээл нөгөө визээ хөөцөлдөг. Тэгэл нөгөө хуваар гаргах. Тэгээд нэгэнт явж байгаа хайл болоход нөгөө олон газруудтай уулзаж нөгөө боломжууд аавна гэж судална гэл. Тэгээд тэрнээс эхлээл яг үүндээ нөгөө чаленжууд эхэлдэг. Тэгээд эхний хамгийн ихний томилтын хайлайт нь бол яг нөгөө ажил гэхээсээ илүүтэй Metallica-гийн тоглолт үзсэн. Хайлайт. Яг үүндээ. Яг тэр чинь 4 хоногийн конференс Торонтод болоод тэгээд 4 хоногийн конференс эхний 3 хоног өглөөнөөс оролтол яг л нөгөө нэг уулзалт зөвлөгөөнөр яжтэй. Тэгээд сүүлийн өдөр нь байжсэн чинь манай нөгөө Metallica-гийн тоглолт болж байгаа хүмүүс нөгөө гадуур нөгөө баахан постэр мастер флайеруудын юмнууд яваад тэгээ хүмүүс чинь нөгөө Metallica-гийн подолк өмсөөл хэд хоног анзаарэгдэжсэн аахгүй тийм бүр ийм амар фэн байд юм бахтаа гэж бодоод тэгээс чи аргагүй нөгөө тоглолт нь болох гэж байгаа. Тэгээ хаана болох юм бол гэдгсэн чинь нэг метрогоор нэг 30 минут явах газар байгаад тэнгуут нь тэгэл нэг хамт явчихсан үнтэйгээ яхад хөцгөө яах амьдралд ганц ч тэгэл угаасаа ах нар чадаа хөгшөрлөө гэл. Тэгэл Metallica-гийн тоглолт үзэл. Тэр нь бол чиг хайлайт л та. Анхны трип дээр яаж исэн? Бизнесийн нөгөө конференс энэ төр гэхлээр баахан бэлтгэх юмуд байсан уу? Тийм, ёо нөө. Гэтэ яг харьцангуй гайгүй нөгөө шууд тодорхой нэг вендорт уулзах нэг ярилцах бүх юмнууд нь угаасаа өмнө яриа тодорхойлцсон. Тэгээ яг нөгөө ганц юм нөгөө цоо шинээр анх удаагаал тэр чинь нөгөө томил дээр явал тэр хаан тикет л байгаа шүү дээ. Яг үүндээ нэг тий ангочлчих гал ингээд нөгөө юунууд нь хаана боломж юу вэ гэдэл. Тэгээд тэн дээр яг нөгөө эхлээд адаглал нөгөө Монголын зах зээл чинь нэг юм штэ ийм байдаг гэдгээ танилцуулах шаардлагатай. Тэгэхээр урьдчилж нөгөө сайн бэлтэх чаленж айгүй өндөртэй л. Тэг биний ч одоо нөгөө нэг дөнгөж намирт ороод 19 онд ороод шууд ковид болсон. Ямар ч бизнес чи байхгүй байж байгаа сүүлийн одоо 3 жилээр тасралтгүй л явлаа. Тэгээ миний нөгөө нэг анхны нөгөө бизнес trip чи ийм байж болд юм уу гэдэг нь совдагийн нөгөө түүх байгаа. Манай эд чи нөгөө Вьетнам руугаас яваад нөгөө бизнес opportunity хайгаад явсан. Тэгээ сэтгэл нэвчүүлэх анги дээр болохоор за ийм бизнес trip байт юм ээ. Вьетнам улсаарны талаар бас мэдээлэл өгөөд. Тэгээ нэг highlight нь бас нэг клубын highlight тэр өрөөс 7-оос гарч ирсэн. Инээдтэй highlight аваад байгаа тий. Тэр дараа хэлгүй яах вэ? Тэр болохоор ингэсэн аахгүй. Бид хэд чинь нэг угаасаа өдөржингөө загуу уулзаа. Тэгээд 7 хоног явцаа GTT явдаг томилтыг л таад мэдж байгаа штэ. Нилээн скежүүл битүү өглөө 7-оос босоод таксинд сууж яваад орооны 7-8 бүр динер дээр хүртэл бизнес уулзалтай. Тэгээд нэг ороо болохоор GT ингээд бид нарт өдөр гарч ирээ за хамтдаа хэдүүлээ ингээд нэг баар маягийн юмд ингээд сууж ингээд хөгжим яваад. Тэгээд хамгийн нийтийн тэр Вьетнамын тэр бааранд сууж исэн чинь залуучуудын нэг нь л ингээд босоод 0 явж явах. Тэгэхээр чинь Баяра, GT, Оргил, Анар тэгээ би тэгээ нөгөө сноубол юм уу гэж бид. Тэгээ нэг нь босоод 0 ороод явсан чинь бүр буцаж ирэхдээ бүр инээсээр л ирсэн. Яаваа гэж 0 руу явсан чинь нэг залуу ингээл гарын хөтлөөл ингээл 0 ишээ гэл. Тэгээд ингээл ороод за ингэдэм байх гэж ороод 0-д ороод нөгөө
би засаач дуусхын алдад нөгөө юун дээр нь массаж хийгээл уусчихсан. Юугаа яаваа гэж баг амар сандрал тэгэл гараад ирсэн чинь ингээл амар халуун алчуур шууд ингээл бэлэн өөр нөгөө босоо нойл дээр яг эрэхтэн нөгөө босоо нойл дээр байж байгаа яг бидс очлоолоос амар serious бүр шок. Тэгээ дараагийн удаанаас эхлээд нөгөө 0 руу явахтай амар нэгэн тойронд хүн байхгүй бол баг манайхан хүүч 0 руу цогтаа тэрээс тэгээ хамгийн амар сервисээ те уугаал дуусаад эргээл харангууд ингээд дүүргэцсэн байна. Тэр амар бас Монгол хэрэгжүүлмээр маркетинг байгаа гэсэн. Харин тийм тий. Тэр яг BTD-ийн нөгөөний чөлөөлөх хөтөлбөр дээр яваад нөгөө peak end гэдэг юутай амар адилхан санагцаад ингээл experience-ийг харахаар чинь яг ингээл хамгийн тэр байсан experience хамгийн санаг зүйл нь болохоор peak нь болохоор тэр 0 experience гэдэг би ч одоо маркетингийнхаа ихээр хараад байгаа. End нь болохоор нөөсө pivot шууд ингээл яваад дүүргэлээд. Тэгээ Вьетнамчууд амар юм юу санагдсан надаас очоод юм тууштай. Тэдээс амар хөдөлтөмөрч санагдсан тий. Тэрний сервис дээр яг андааж тэр нь амар мэдрэгддэг. Тэр чинь нөгөө бид чинь сайн нөгөө багаараа Бангкок яваас яг Вьетнам тэгэхэд анх үзэж байгаа хэрэг. Тэгээ оройн яг баарнд ороод. Тэгээл яг 0 ороод тэгэл нөгөө эрэхтэй 0 нөгөө босоо 0. Яа ингээл биз галээч ирээл хойноос гараад гарчихсан юм чи буцаа гараа. Тэгээ нэг юм зовж бийцсээр байж яг нэг гараа очиод угаах гал за нэг юм массаж хийхэд тууслаа. Тэгээд гараа угаахгүй хүзүүн дөр топ хав халаа алчирдаж чаа. Тэгээ яг амар гоё юм байлаа л да. Тэгэл тэр чинь нэг амар ауштай тэр нэг баарн дээр чад ингээл 0 орчоод шууд нэг хамаалагч нар ирж аваад 0 руу оруулаад тэнгуут тэр нэг массаж хийж байгаа хүндээ хүлээл гэж өгөөд нөгөө нь гарахад буцаад хамаалагчтай хүлээж өгөнгөд нөгөө хамаалагч нь суудалтай давалж явдаг. Тэгмэд амар олон ийм согтуу хүмүүс чинь ингээ бүгд хамаалагч нар хянуулаа явчихсан. Тэнд ямар ч маргалтай юм ярихгүй. Айгуу тийм зүгээр л юм л. Үйлчлэгийг үл яг тултлан үзүүлдэг газар байна л гэж тухай ирээд нөгөө презентацийн танилцуулгатаас ярьжсэн. Бас нэг сонирхолтой нөгөө бид нар чинь нөгөө стартапуудаас нэлээд уулзаад компаниудтай уулзаад тэнд нэг хуулийн фирмээр дамжуулаад бид бас ингээ газруудтай алцаахгүй. Тэ нэг барилгын амар том одоо компани байсан баха. Тэгээ уулзаад групп компани гэ Вьетнамда. Тэгээд уулзаад яасан чи бид эддээ ингээ нөгөө офс дээр уулзсан амар гой хүлээж аваад тэгээд дараа нь дахиж уулзахдаа ингээ манай гэрт ирээрээ гэхлээр бид чи амар хөөрөөл Вьетнам айлд орж шинэ амар групп компани эзэн чи амар баярлалаа гэдэг. Окей хэдэн өдөр хэдэн цаг гээд охироод тэгээ явдаг байхгүй. Тэгээ маргааш нөгөө тэгээ салаад ингээ явж исэн чи манай тэр нөгөө legal компани маань хүн бид нар ингээд ланчнд оруулаад байлдаг байхгүй. Тэгээд хэлсэн чинь за Вьетнамын югаар бол ингээд нэг удаад чамааг өрсөн хүнийг таад ингээд шууд ингээд гэртэн ч юм уу те очих юм бол амар бүдүүлгээ гэ. Тэгээ би тийч тэгэхээр одоо яах ёстой вэ гэдгсэн чинь ингээд дахиж одоо бичээд асуух үед нь за би тэд ингээд нөгөө одоо ингээ тийм амар шахуу ууртай явж байгаа учраас ингээ хотын төвд зүгээр ингээ хоёлоо кофе шоп дуулзаач ч юм ингээ уулзъя гэдэг сандлыг чи өөрөө тавих хэрэгтэй гээд тэгээд би тийч айл гашиг гоё хоол идэхжсэн юм байна. Амар баярлсан та энэ гэж тэгэл за энэ бас ингээд нэг соёлын ялгаа юм байна гэдэг тухайн үедээ яг тэр нөгөө одоо Вьетнамаас бид нар тэр legal компани хүн аваагүй л энийг мэдхгүй амар очиод монголчууд тараа бүдүүлэх ч юм уу тий баг ярих тийм магадлалтэйсэн. Тэр нь бас нэг соёлын ялгаа юм уу гэдгийг бас тухайн үед яг мэдэрч байсан тийм. Тийм шүү. Вьетнамд бол үнэхээр polite те. Тэгээд бид чинь нөгөө нэг Монголын нэг соёлын ялгаа нь болохоор хэлсэн үгийг шууд ойлгодог нэг юм соёлын нөгөө юу байгаад байдаг юм шиг барьер байдаг юм шиг санагдсан. Сүүлийн одоо миний трип яг Япон улс руу явж байхад болохоор би тэр нөгөө Бавариаар Маздагаа төлөөлөөс Сумитомогоор ингэж дамжиж бодлоор брендинг Монголын зохицуулалтыг нэвтрүүлж байгаа. Тэгээ Япон соёлыг арай нэг гайгүй ойлгосон гэж бодсон боловч сүүлийн триптэй бол шал өөр яваад байсан. Тэгээ нөгөө нэг шууд яг одоо тухайн тэр бизнес трипийн зорилго ч юм уу тэ үр дүнээ ярьж болохгүй байгаа байхгүй Япон хүн те. Тэгээд шууд нөгөө асуулт нь ч гэсэн маш бүдүүлэг байна гэж нөгөө талд болохоор мэдрэгдсэн юм байлээ. Тэгээд сүүлд одоо нөгөө нэг бид тэдтэй хамт явж байсан Монгол хүнээс фидбек авахад тэгээд бид тэдний соёлын ялгаанд одоо хідэн цагаас яг юу яг ямар үр дүн гэдэг нь болохоор одоо нөгөө нэг тиймэрхүү юм хүсдэг нь бусад ялангуяа одоо Япон болон Вьетнамд болохоор шал өөр бид юм гэдэг бол бас соёлын шок болж байсан. Харин тэгээд тэрний эхэндээ бид нарт амар ядаргаатай санагдтыг бол ингээд тустаас төмбөш аанаа гэдэг тогчмоор байдаг. Яах гэдэг нь мэддэхгүй ч юм уу тийм.
Японд л өстой ерөөлийн үгээр эхлээл уулзалт чинь. Энэ өдрийн одоо тийм маш гоё нар мандсан өдрийн мэд хүрээ гэж тэгж байгаа байхгүй. Тэгээ би бол тэр ингээд ямар их уянгийн аялал одоо юу зөв шууд ажиллаа ярьж болдгоо юм уу гэдэг. Нэг тийм юмд амар бас дасцсан байгаа. Тэгээ тэр соёлыг маш сайн ойлгох хэрэгтэй гэдгийг бас байх хэрэгтэй гэж ойлголоо. Тэр харин амар санаа. Ингээд одоо Япон ч юм уу ингээд Азийн орнууд ч ер нь айгүй их нэг юм нэг хамтрагч болох гэдэг юм аа ингээд шалгаал ер нь ингээд урдчлал ерөөс ажил ярьдгүй шүү дээ. Эхлээд ингээд ерөөс өөр эсэн шүү дээ юмнууд ингээд яриад бид нар ч өөрсдөө энэ хүмүүст хизээ ажиллаа ярьж эхлэх юм бол яах юм бол гэж боддөө ш. Тэнгүү тэрний эсрэг тал нь бүр яг одоо манай Африк гаралтай хамтрагч нар биш шүү дээ. Ингээд за окей ойлголоо те ингээд юм гоё ингээд чөлөөт яриагаар эхлэн юм ингээд юмнуудаа өөрсдөө танилцуулаад эхэлнэ шүү дээ. Тэгэл байжал нөгөөдх нь ингээл яваа л энэ бүр ингээл улам цаашаа ингээл тэтгэл яваа. Тэгээд гол юм аа. Юусоо ингээд тий. Бара яагаад ирснээ мартсан. Яагаад ирснээ мартсан. Тэгэл ажил яриагаад окей гэдэг буцаал нөгөө яриалга өсрөө харчин ерөөсөө. Эсвэл яг надад таарчсан хүмүүс ерөөсөө яг тийм байсан юм. Соёлын юу нь бол ерөөсөө дандаа яг нэг тийм. Уганда чи явсан тий Африк. Уганда тэр Зимбабwe тэр бас ялгаа байхгүй. Ерөөсөө яг тийм яриан ингээл бүтэн ингээл орой динер идэн гэл яг энэ дундчаараа л нэг 2-3 цаг болоод эхний нэг цаг ингээл юм ярьж байгаа дараа нь бизнесээ ярьж байгаа л окей гэл хэнчек хийгээл салтсан шүү дээ. 3 цаг өнгөрчөөд идэх нэг ажил руу ингээл оруулах гал гэдэг юус. Ордгүй нөгөөдгөөс чи буцааш нөгөө гаргаад нэг яриачлаг юм тестийг бөмбөх шиг шүү дээ. Ингээл маа гэж шидэгээд за ил яах вэ гэж хажууд шиг гаргаад айгүй сонирхолтой тэр нь. Би бас нөгөө Уганда явсан шүү дээ. Сноуболын ер нь сетапыг үеэр бид хийж бас нэглэн анаржити би алтка бас явсан. Тэгээ араас нөгөө юуны нөмрийн 2 GM ирээ тэгээ бид хийж яваад. Тэгээ Угандад очиод за манай бас монголч бас зэрэг нэг улсаас урд хөгжилтэй явж байгаа юм байна гэдгийг амар мэдэрч үлээ. Нөгөө нэг юу гэвэл бид нар чинь нэг шороонд болно гэдэг ярьдэн штэ тий нэг цагаанаар иргэлсэн тийм дуу нэг Угандад ч улаанаар иргэлсэн шороо тийм л штэ. Тэгээ хамгийн нөгөө сонирхолтой нь бид чинь хаа байсан Монголоос Угандад ямар бизнесийн боломж байна гэж утсан чинь нөгөө юунууд ингэ бүр шоконд ороод Монгол хаа нэдийн интергэлтэй. Бүр тэгээд нэг бас нөгөө нэг сонирхолтой нь бид хэд ингээд нэг одоо стартап ч юм уу тэгээ тэнд бас бизнесүүдтэй уулз явж байгаа хгүй. Тэнгүү тэнд нэг йогурт тарагны бас үнэний фирмтэй йогурттэй нэг газар ингээ офс дээр нь очиод нэг бүдүүн Уганда дах гэх юм байгаа байхгүй юу. Тэгээ бид чи ингээ нэг тавал мавал ангиал ороод тэгэл бид тийш хараад амар нэг ёоз энэ амар нэг тэгээ басан маягтай инээд авцсан Монгол гэж чаана тий хідэн сая хүнтэй танай бараг тий таад энд юу хийж аваа энэ төр гэл тэнгүүд бараг бизнес юм тэр гэл тэгсэн чинь амар үл тоогоод тэнгүүд житэй амар мат тавьсан байхгүй яг ингээд тий бид хэд одоо ийм боломжуудыг хагаад хаасан тий тэр одоо юунаас 20 цагийн бараг нислэг хийгээд энд чамтай уулзах гээд ирж байгаа нь бид нар чамд инээдтэй энэ ухааны юм хэлээ. Тэгээ мань хүн ер нь өөрөө жоох амар эвгүй байдалд ороод тэгээ дараа нь за энэ бас жоох мөнгөтэй юм байна ч юм уу тий потенциалтай юм байна. Ер нь ярьж байгаа юмнаас нь ойлгонгуудаа дараа нь мань чи амар ингээд нэг хүн нэг өөр болдог шүү дээ. Тэгээд тэр нь бас амар инээдтэй заа ингээд нөгөө нэг дараа нь тэгэл чит рүү бас ингээд нэг чат мат хичээл манай юу байгаа шүү барыг дахиж ирээрээ гэх тэр нүний ихэндээ байсан хүн чинь ингээд шал өөр болдог гэдэг нь яг тэр нь одоо нэг юм үзээгүй ч юм уу тий эсвэл нөгөө нэг одоо бид нарт ч гэсэн байдаг шүү дээ тий нөгөө нэг ядуу орны нэг жоохон нэг өөрөө нэг гайг болохаараа бусдыг ингэдэг ч юм уу тэр мэдрэмжийг бас яг тухайн үед авч ирсэн. Тэгээд GTT авахар ч бас тэгэл нөгөө амар нөгөө нэг өөрөөсөө бас давхар суралцдаг шүү дээ тий GT ингэж ярьж гэн энэ төр гээл те нэг Mongolian economy PC called Kashmir би нөгөөхөө сурчаад нэр Ирландд очиод Монголын талаар презентацийн тавьчихсан. Их наагуурч. Тэгээ ер нь нөгөө одоо геополитик тийм улс орнууд ялгаатай байл, соёлын ялгаатай байл энэ төр. Тэгээ Угандад бид нөгөө Африкуудтай ингээ уулзраад гэсэн тэнд нэг Израиль жууд гаралтай одоо нэг Африк залуутай уулзсангууд житний за одоо энэ хүнтэй ямар одоо майндсетээр ярих вэ гингээ шууд ингээ өөрчлөөд эхэлж байгаа хгүй. Тэнгүүд тэр ялгаа энэ төр ингээ манайд нь бол хүн л бол хүн л гэж юм уу тийм энтэй адилхан Африк хүн гэж тэнгүүд гарал угсааг нь ягаад тэрэн дээр нь суурлаа тэгвэл одоо ярих юугаа өөрчлөх юм байна ч юм уу гээд тэр хүмүүс нь бас нэг арай өөр байгаа байхгүй стартап зундаа амжилтанд ч гэсэндээ тэндээ гаргаж байгаа.
Тэгээ тэр нас их нөгөө сонирхолтой байсан. Тэгээд тэр ч үнэн шүү. Яг л нөгөө нэг уулзалт аваад 3C гээл өөрөө одоо Монголд амьдарч Монгол хүн байгаа ч гэсэн тий. Яг Монголынхаа талаараа нэг хэдхэн үгээр хэлэж гингүүд яг хэлж чаддгүй л байгаа байхгүй тий. тэр ч одоо нэг GT-д томилт дээр явахлаа баг бичиж аваа. Дараа нь амар олон хүмүүстэй уулзсгаар ингээ хуваагдаж явдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг анар бид хоёр ч юм уу те эсвэл ингээ хуваагдаж авангууд стек GT шиг ярьлаа тий. Гарч ирсэн ээ. Дөрмөж юмнууд ингээ зарим бичиж явж байгаа юм. Тэгснээ оцсноо баг дэвтэр луг ангснаа. Яг сая GT-чиг би ярьсан. Яг хөвөлбөрийн хаана ач холбогдол өгч ин гэдгийг өөртөө тэмдэглэж аваад дээр зороос. Тэр ч үнэн шүү. Тэгээ яалч ч нөгөө гадагшаа явчихаар тухайн зах зээл, геополитик, соёл бид хэд үнэхээр юу ч мэдэхгүйгээ мэдэх нь амар бас хамгийн том одоо бас юу гэдэг мэдрэмжтэй юм шиг санагддаг. Тэгэл Монголд юм уу компанида баг дотроо болоод байгаа л чи even ингээл өөр компанитай уулзаж яг тэр мэдрэмж аваад гадагшаа явхад бол нэр үнэхээр бас болоогүй юм байна л гэдэг мэдрэмж авдаг тий. Тэгээд энэ тудлаа нэг менежер тэнд очиулыг менежерийн төвшөнтэй хүнтэй тулгаараа явна. Fuck гэж. За энийг кат. Амар бэлт оролцсон амар за би ер нь болоогүй байна гэдгийг ер нь амар мэдэрдэг тий. Тэр бас юунууд юм юу ах шүү. Тэгээд тухайн улсын аль улс дээр бизнесийн орчин хэрэг хөгжсөн бэ гэдэг санаарал. Сингач юм уу ингээл ороод амар лаг одоо нөгөө Свиц дээр гардаг шиг л хуулийн фирм л яваал орох чи ингээл мангар гоё ингээл одоо нилээ настай байр ингээл хоёр хүн ороод ирэх чи бүр ингээл цэмбисээ хоёр бүр ингээл аимшигтай хоёр лаг хуульч ороод ирж байгаа. Тэгэл яриан тэрнээсээ эхлэж шал ингээл Монголын эдийн засаг Монголын бүх юм мэдж байгаа хэрэг яриан бүр хүмүүстэй нэртэй устдаа тэдээд гэсэн ингээл амар судалгаа сайтай. Тэгээ тэр хүмүүсийг чи хайж чи ингээл яг ингээл доошлол эхлэн штэ цаанаасаа тийм. Нөгөө чи дахиад эсэргээрээ дахиад нөгөө Зимбабwe ч юм уу нэг Луганда дээр ингээл яг очингууд нөгөө хүмүүсээ бизнес ярьж эхлэхээс өмнө яг үүндээ тэр хүмүүсээ амар сайн таних нь амар чухал байгаад идэг. Ингээд одоо Африкч ингээл ингээл ийм алтны уурхай байна, ийм зүс Африкт ийм жим байна, алмаз байна, ийм штэ гэл юм чис чинь ингээл лаг юм яриад очиад үзэнгүүт. Очиад үзэнгүүт чинь бас зүгээр л ухсан нүхээ алтны уухай гэх. Тэр лугаа орж үзгээдсэн одоо бид нарыг бурхан юун тэр нөгөө HTC тий хаа. Тий тэгэл нөгөө нэг уурхай дээр нь яваал очиод бас region дээр нэлээд гайгүй уурхай том уурхай гэл. Тэгэл яваал очих чи ингээл нөгөө том юунуудаа гаргаад ирсэн одоо чулуулаг юунуудаа гаргаад ирсэн. Тэгэл нэг юм гараараа ингээл хагцсан зогсож байгаа байхгүй л гэдэг гараад чинь тэгэл бид нар бол сарын хүчин чадал тэдмэд гэдэг хажууд л хоёр баажка юм хаглаад байгаа шүү. Тэгэл сарын тэдэн метрик тонтой юу гаргаж ирнэ гэхээр нэг л боохгүй л байгаа даа чинь. Тэгээ эхлээд тэр нөгөө хүмүүсээ амар сайн таних гэж. Тэн дээр бүр амар сонсон ихнүүд цэцэндээ болчихсон. Үнэн шүү. Одоо л ерөөсөө миний одоо яг хамгийн том бас хайлайт болж исэн зүйл болохоор хөвчлэн яг автомотивын буюу Баварын ажиллаар гаргашаа явж исэн томилтууд байгаа байхгүй. Эхний нь болохоор ялцчихгүй. Декретаа орж исэн дараа Япон руу явчаа. Тэр бол ингээд бүр ингээд тэр одоо трип болсон гэж мэдгдснээс хойш надад шок эхэлж байгаа. Гэдэг нь ингээд над дээр одоо бид чинь нэг 8 9 хоног явсан гэдэг минут тутамд юу хийх юм зааж өгч байна. Яг хизээ би 0 орж болохоо. Тэгээ ямар хувц өмсөх болгоно зааж өгч байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө нэг яхаа би тэд өөрсдөө яг үндэ ингээд хүмүүсийг юу атсан байгаа байхгүй. Хашраацсан байгаа байхгүй. Одоо тэр Япон хүмүүсийг джинстэй очих үедээ очиол те цагтаа ирэхгүй унтцсан байх жишээний. Яг манай өмнөх партнер л тэгж л байсан юм л те. Тэнгүүд болохоор аженда ямар тодорхой байдлыг би ингээд амар суралцж байгаа. Хоёрт нь болохоор Япон руу очиод нөгөө нэг маш том соёлын шок гэдэг. Бидний нэрийн хуудасны соёлын шок тий. Шууд л монголч аваад гармаар байгаа чихэл бараг гэдэг шүү. Бараг харах үгүй юу нэг тийм биш яг уртлан тавиад нэрийн хуудас дээр за энэ ийм хүн байсан, ийм бэкграундтай мэг бүгдийг ингээд бичээд хадгалдаг. Дээрээс нь бид хэд нөгөө гарын бэлгээ буюу тухайн одоо нөгөө митинг дээр appreciation үзүүлэхдээ бэлгээ сүулт өгдөг бол хамгийн түрүүнд өгдөг. Тэгээ энэс ахуулаад маш олон юм болохоор сурсан. Хоолндоо хин төрүүлж хөрхүү гэдгээс ахуулаад. Хоолны юу чинь бас нөгөө region тасвар дээр өөр нэг соёлтой байгаа тийм. Тэр бол амар том соёл бас байсан. Маш том ялгаанууд гэж санагдчихсан. Нөгөө нэг сая наадгаж ярьсан чинь нөгөө манайхан Сингапур руу томилтоор ясан гэдэг нэг индастриалаас тэгээ GT өөр намраас ч болох нэг
Тэгээ очиод нөгөө ингээ хоёр нөгөө талтайгаа ингээ хамт хоол идчихсэн чинь ингээл нэг лимонтой ус шиг юм ингээл одоо шүлшиг ч юм уу ингээ ирэл. Тэгээл нөгөө ч ингээл хараад нөгөө манай хооронд ярьсан GT нөгөө талын хамт ингээл ярьж исэн чинь хооронд ярьл энэ юм болоо гэл шүл юм шиг өнө чи амсаад үзчих. Тэгээл нэгийгээ чи үзүүцгээл нэг эмгтэйгээ ингээл амсан GT хөө гэл гараа угаадаг юм байсан. Тийм болчихсон. Тэгээ ирээд өгтлээ энэс биш тэрийг нь бид яриа. Батларсан юм. Яг тийм тэр юм дээр чинь Зимбабвед бас нөгөө хоолоо идэхтэй чинь үндэсний хоол нь нэр нь бас нэг аягүй хэцүү нэртэй. Тэгээ хоол нь болохоор бас юм тогооны орхоо шиг. Гэтэ нэг юм тооны нэг юм жижиг нэг юм солонгос хоол мол гэдэг нэг юм ширмэн тавг шиг тогоо идэв шүү дээ. Тийм тоон дотор шууд нэм махыг л хүмүүсийг л тэгээ яг ингээ болгочдөг. Яаж бодлоо нэг юм болдоо мата. Тэнгүүтээ тэрийг ингээ бөөнөрөөс суугаад ингээ гараараа аваад иддэг. Тэнгүүд гараараа аваад идэхэд ингээ эхлээд гарын угаа штэ. Тэгэхээр ийм данхан дотор яг нэг манай хуучны данх байдаг штэ. Монгол данх. Ингээ юм данхтай явал игээл нөгөө зөөгч нь аваад ирнэ. Тэгээд за ер нь манай монголд юм биш үү дээ. Тэгэл бодоод гайхаж байгаа шүү дээ халуун орндуудаа халуун хар цаа гарч дээ. Юугаа их болоо гэл үтсэж л гараа гээл тэгэл яахыг л гэсэн гараа байх. Тэгээ нөгөө зөөгч нар носын ингээд хийж өгдөг. Бас яг тэгж хэлэг бол бас мэдэхгүй шууд даах тавьчулдаг. Айгаа өгöd. Тэгтээ цаа үйл хийж бас л өөштэй яг адилхан нэг юм даахтай. Тэр чи айгүй санаа. Хоолн дээр чи нөгөө сэрэгээ ашиглах тий. Нөгөө энэ нь аль нь нэлээ гэл десертний сэрэ халбаач ингээл бас одоо юу мэдэхгүй их байж үлээ. Тийм Сингач нь одоо жишээ нь чи ямар хоол иднэ шүлтэ хоол иднэ хоороо гэдэг чинь юу гэдэг чинь ерөөс хамаагүй чи заавал халбах сэрэ хоёр чиний ширэн дээр байх хэрэгтэй гэдэг тэр нь бол бүр ингээд тэнцэн бол одоо нэг олон нийтийн юу аахгүй. Тэнгүүч би ч одоо монгол хүн шүү дээ. Энд чи бүх хоолой гэртээ сэрэгээр гоосчдаг шүлээ хана халбаар уусчдаг юм ааш. Тэгээ нэг хуураг авч идэхдээ за окей гэд сэрэгээ аваад очиж байгаа шүү дээ. Тэнгүүч чин тэнцээ чи нөгөө ширэгээ очиод суугаал харгууч хүн болооны орж би ганцар сэрэтэ. Сэрээ хэрглэж байгаа юм таа. Савхтай халбахтай. Тэчэрс чаддгүй намайг ерөөсөө тэгтэйгээл тэнгууд тэндээс нөгөө хүмүүс чинь юугаа бас харахаар дараа нь бас ингээ аваад ирс байн савх идэл ингээл сайн савхаар чадахгүй ч гэсэн л ажигтай дайж явах хэрэгтэй. Тийм соёлын юмнад байгаа л. Хэдүүлээ гоё нөө fuck up story дүүдээ ярих уу? Байн. Байгаа нэгтлээ. Fuck up яг fuck up юм зөндөлтөө тэгэл нөгөө хамгийн юу ч юм болохоор яг тэр нэг Уганда тэр томлолт чинь нэг томлолтон дээр чинь болохоор эндээс Уганда ороод Угандагаас юу ороод Зимбабwe ороод Зимбабвеас Синга ороод тэгээ Сингаас нааш ирэх юм. Гурван юм явсан томлолт. Тэнгуү чинь нөгөө саяны нөгөө ярьдаг бүх schedule нөгөө юунуудаа бүгдийн төлөвлөх юм гарч ирэл. Тэгээ чи яаралтай нөгөө нэг Уганда орж уулзах хэрэгтэй болчиход байдаг. Тэнгүүт чи Уганда чинь одоо нэг засгийн газрын вебсайт байдаг аахгүй. Тэрнлөө ороод виз мэдүүлчихдэг. Тэнгүүт тэр чинь сүртэй виза мэдүүлэх юм бол 7 хоногийн дотор гарна. Шуурхаагаар их юм бол хүний $20 нэмээд төлөх юм бол 3 хоногийн дотор гарчна. Окей, шуурхаагаар нь босч игээл бүх аппликейшн өгөөл явуулчихчаа тий. Тэнгүүтээ онгоцны виза аваад нисэж байгаа шүү. Тэгээд тэр нь Зимбабwe шүү. Sorry. Тэгээ Уганда орж байгаа. Угандадаа очиод нөгөө уулзалтуудаа хийчихэд Угандагаас Зимбабwe орох гэхээр чинь юу байхгүй. Виз байхгүй. Тэгээд яах вэ гэдэг чи бас нэг юм хаас Зимбабwe засгийн газрын дээр нь бас нэг хөрхий яриулж хөрөөлөө. Монгол чи ингээд гайл дээр нь очсон орч чадахгүй заяа гэдэг. Нэгэнд очсон гэдэг. Тэр чинь нөгөө эцсийн очих цэг дээр виз нь байхгүй бол уул нь л энэ чинь нислэг надаа нисэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүүд тэр чинь яг Монгол хүн юм болохоор энэчээс гарахтаа нөгөө Монголынхаа гайл ажиллаж тэлж байгаа байхгүй зүгээр ах их чинь ингээд би гараад очроо олчих зүгээр наа гаргачих гээд. Тэгээ гараа авчичаа. Тэгээ Бээжин дээр очичаа. Тэгээ Бээжингээс цаашаа нисэх нөгөө төл чинь виз ч хаана ингээд асууж шүү дээ.
Тэнгүүт нь яах тэгэл хаяа бас нэг Монголын нэг шир нүур гаргана шүү дээ. Нөгөө визнийхаа нөгөө аппликейшнийг сабмит хийсэн документ гаргаж ирээд тэгээд яхаа нөгөө хүн азар нэг сайн англи хэлгүй байж таарч. Тэгээ нөгөө хүн нараа миний виз энэ олгогдсон байна. Чи харахгүй нөө виза гэж уртаас виза гэж тэгээд ёо гэсээр хагаад порт бас аваад шууд бараг зогсож байгаа байхгүй. Айгу бол нөгөө ахлах нэрээ харчаад шууд тэгээд баг 3 ингэж тойрч морж хагаад тэгээд нөгөө Зимбабве руу орчихдохгүй байжаа. Тэгээд тэгэхэд чи маа нөгөө нэг regional manager нөгөө Paul байсан. Paul-тэй ярангуудаа Paul-ийн таньдаг хүн нь бас нэг immigration-д ажилладаг болж таараа нөгөөдтэй ярьж байгаа. Тэгээд нэг юм Зимбабве руу ороод тэр чинь тэгээд тэр айл чи ерөөс эхлэл тийм. Тэгэл тэр чигээрээ ингээд бас ер нь зөндөө юунууд явсараа байгаа л төгсгөл нь хүртэл фан. Нэг тийм. Тэгэхээр бас юу амар чухал юм бэл. Тэр чинь уул нь бол ингээ харах юм бол засгийн газрын official website ингээд тэгээд 3 хоногийн дотор нэмэлт төлбөр төлчих юм бол батны те бүр баталгаатайгаар визэг хурдан гаргана гэдэг юу байгаа ш. Тэгээд ах чинь л тэр хооронд чи Уганда ороод ингээд явах чинь 9 хончоод идэв виз гарахгүй. Тэгэл имэйл бичнэ юу яаж уншиж байгаа бид яачдаггүй гэдэг ортоос. Тэгэхээр тэр мэрийг бас нөгөө төлөвлөгөөнд амар сайн байхгүй бол батны юм чинь бас батны байдаггүй гэдгийг бас анзаарахгүй л юм л. Би ч нөгөө нэг бас энэ тэнд нөгөө их флайт хийдэм болохоор дандаа чимдаа араас ирнэ. Баянга нэг тийм асуудал. Тэгээ одоо ерөөсөө lesson learned одоо ер нь тэгэл дандаа юм жижиг backpackтай шойз нөгөө солих хувцас марашийн уулзалтайгаар нэг брүк өмдөө хийж л явахгүй бол дандаа миний ерөөс чимдаа наалгуулдаг. Гэтэ алга болоолтой дараагаас мөнгө аваад байгаа шүү дээ. $100 $50 гэж шүү. Тэгэхээр нэг тиймэрхүү юм бэлтгэл амар сайн байх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэгээд уулз хүмүүс амар сайн судлах хэрэгтэй юм байлээ буюу. Тэгээд бид нөгөө автомативээр баваараар явж байхад болохоор зах зээл маань жижигэн гэдгийг мэддэг, Монгол гэдгийг мэддэг. Гэхдээ яг бид тэднүүдэл чинь дээрэс нь ямар нөгөө нэг одоо бүлэгт буюу нөгөө одоо бидний чинь монгол хэлж айл нөгөө нэг language одоо би бүлэгт ордгоо мэдчих юм бол шал өөр яриад болоод эхэлж байна. Нилээ ингээд доогуур болохоор харна ихэнх хүмүүс монгол гэхээр зан англиар ярьдаг лиг бачка энэ гэж ойлгоч түүх судлаад эхэлжлээ шал өөр. Түүхийн яриад эхлэхээр шал өөр. Тэгээ even ярьж байгаа юмнууд нь за гэж сууж мууж байгаа ч шал өөр болоод эхэлдэг. Тэгээд яг хуу анзаардаг харж байгаа би тэд судалгадаг байх хэвээр нөгөө талаас ч сайн судалж ярьдаг юм билээ. Сумитомогоос, Мазагаас, одоо BMW-аас ирж байгаа хүмүүс бүх түүхээ судалчаад та нар ийм хүмүүс юм бэлээ те гэж хэлж байхад бид нэ тэгэл зарим түүхийг мэдэхгүй л байгаа харин. Тэр бас амар харамсалтай байлаа гэдэг те. Монгол хүмүүс түүхэд 100% мэдж байгаа юу үгүй юу гэдэг тэр бас fuck up story байна да. Тэнгүүд бас нөгөө юу байх хэвээр юм л шүү дээ. Одоо ямар улсад очиж जैन тэр нь манай Монголтой холбоотой ямар түүх байдیں ч юм уу тий. Бид хамгийн анх нөгөө Унгар руу томилдоор явж байхад тэгээд одоо GT ингээл ярьж байхгүй. Би чи нэг одоо алтай язгууруу нэг хэлний одоо гаралтай энэ нөгөө хүмүүс амир тэнгүүд Атилла хаан ч те одоо ингээд нөгөө Монголтой юу холбоотой юу гээл тэнгүүд нөгөө чи нэрээ бид нар чинь гээл те нэг одоо язгууртай юм уу гээл тэнгүүд ингээд бүр харилцаа марилцаа яриа хөөрөө шууд дараагийн төвшөнд очиж байхгүй. Тэгж одоо юу гэх анхны мөсө алах юмнууд дээр ер нь тэр классын амир түүхийн холбоос ч юм уу эсвэл тэр нөгөө улсынх нь онцлогийг ч юм уу ингээд бид нэг Унгар руу томил дээр явж байхад Унгарын ерөнхийлөгч нь болов Италид очоод тэгээд тэнгууд Италид алдартай нэг кофений брэнд байдаг гэсэн. Тэнгууд тэр кофений одоо брэнд нь болохоор яг нөгөө нэг Унгараас гаралтай гэдгийгтэй ингэж нөгөө хоорондоо тэр төв би буруу бас худлаа зарим зөвлөж магадгүй. Тэгээ ингээ эхлэнгүүд тэр хоёрын одоо ингээд хамтын ажиллагааны ч юм уу ихний яриан тийм болсон. Яг тэрнтэй адилхан бид нар ч бас нэг бизнес хийх гээд зарим үед бас нэг те одоо том вендорууд дээр энэ очихтай тийм байдлаар эхлэвэл бас яриа дараагийн шигтэндээс аюу ихтэйхэн гараа явчих юм байна да гэдэг. Ер нь тэгэл тамилтаар явхлаар ер нь суралцаар агаал. Тэгээ 90-70 гэж бас марчаа. Эндээ аваад сурсан юм өргөлцлүүлэндээ дараагийн тамилтаар явхад гэж байгаа л тэгэл жоохон яачаад ах юм да марчаа. BMW-гийн юу бүр next level юм шүү дээ. Тэр бас хамт явж үзчихсэн. Би чи нөгөө 21-22 онд болохоор нөгөө snowball чинь ингээд дандаа
эхэлж байгаа. Стартапууд болохоор ингээд дандаа очино. Тэгээ очихоор ингээд дандаа бид хэд чи ингээд бизнес уулзалтын дааж маадахгүй. Тэгэхээр чи хамаг байдлаар мөнгө амжиж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө эдгийг чимнээл. Тэгээ чи явсараа гал сурцсан бүр нөгөө Угандад чинь бид нар бүр дандаа бас Европт бас нөгөө тал нь заримудаа дааж магаад. Тэгээ нөгөө Бэмбегийн нөгөө ивентэд яваад очиод бүр томилолт ч бас юм байж болт юм уу гэдгийг тэр нөгөө арга хэмжээ энтрүүл бүр тэр харин амар чухал юм байл. Бизнес уулзалтан дээр одоо яг ингээ харахаар ингээл бид эд чинь томилолт дээр явал өчнөө олон газруудтай уулзаал ингээл харангууд яг тухайн дийл яг зөв хүлээлт дүрээ явсан яваагүй нь ерөөсөө тэр бизнес уулзалтын тухайн хамтарч байгаа хүний гаргасан хандлагаас л хамаарат. Одоо чинь Угандад ч юм уу ингээл Зимбабвед ч юм уу одоо яг Африк л бол ер нь тийшээгээ яг нөгөө юм хүлээж авч байгаа гэдэг тийм юу бол байдаггүй юм л. Одоо яг бүхэн шатныхаа даан олзож байгаа шүү дээ. Ингээд уурхайд ажилтдаг геологчоос нь ахуулаад ингээд хамгийн том хуулийн фирмийг нь үүсгэн байгуулсан хүнтэй нь хүртэл хоол идээд ингээд явж байгаа шүү. Хин ч ерөөсөө яг тэр нөгөө юу яана гэсэн ойлголт байхгүй. Одоо хүлээж авч байгаа энийг нь би төлөх ёстой гэсэн юм байхгүй. Бид ч бол ингээд төлөөл айл болохгүй ойлгоё гэдэг шүү дээ. Тийм байхгүй. Тэнгүүч нөгөө яваал за ялцчихгүй юм байна гэдэг. Аз болохоор илүү даадаг шүү дээ. Төвчөнгүүл даадаг. Ерөөсөө үгүй гэдэг заавал ингээл одоо Дубайд ч тэр бүр Дубайд ч бүр очиход анаа хамтрагч нар ч бүр ингээ урд гарцсан ингээ тавган дээр ингээ хоол тавиад бүр ингээ одоо ингээл бөөн нөрөөгөл байгаа шүү дээ. Тэнгүүд ч уул ингээл хүм алга идэх хэмжээгээр ингээл тавган дээр хоолоо аваад тавьдаг шүү дээ. Ерөөсөө ингээл аваалал хоортол тавган дээр аваалал бараг л ам руу хийж өгөх гэдэг юм чи тэгэл бишээ яах вэ хөөгээл гарчгүй гээл амар ач холбогдол өгч байгааг нь бас нөгөө илэрлэн гэж байгаад ялгаатай л байгаад байна л гэж би бас анзаарчсан. Одоо миний яг томилтуудыг харахаар за трейдтэй байгаа томилныг хөрөнгө оруулалттай холбоотой нэг тэгээд одоо vendor буюу баваартай холбоотой нэг байгаа шүү дээ. Тэгээд совдаа болсон нөгөө бид төр хамт явж байсан баварын юу болохоор харилцагчтай ямар мэдрэмж төрүүлмээр байгааг би тэдэд үлгэрлдэг газар болчих жоохгүй тэр конференцтэй. Хинч тэнд ингээд суугаал над дээр ич мэдлэх ёстой гэдэг ойлголт юусоо байхгүй. Тэр чинь болохоор хамгийн том президент ерөнхийлөгч нь бүр яг ингээд автоматсаас нь ахуулаад бид нэр ингээд тэ одоо тэ ураал гар байраал сайн уу Монгол яаж ийш ирэх гэж ядарсан уу л гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ бид нар тийм одоо үйлчлэгийг харилцагчтай болон мэдрэмж өгөхийг ингээд үйлчлэлээр амар гоё үзүүлдэг. Хөрөнгө оруулалтын юуг ингээ харахаар дэлхийн зах зээл дээр болж байгаа бүх зүйлүүдийг амар сайн мэддэг гараад байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор хөрөнгө оруулалтын одоо надад тийм одоо суур байхгүй ч гэсэн ингээл уулзсанд ороход за Apple-ийнх нь чип авах чагаа үйлдвэрлэгчийг ингээ салгаж байгаа. Тэгээ тэр үйлдвэрлэгчийг харин бид хэд ингээд одоо хөрөнгийн босгож байгаа гингүүт чинь би окей дэлхийн юм ярьж байна да гэж боддог. Трейдер хоёлоо бол өстой янз бүрийн хүмүүстэй уулзсан. Трейдер бол өстой төл төрлийн хүмүүс орж байна. Би тэр нэг хартаа эхнэр нөхөр хоёр шиг болдог. За яах юм? Мөнгөийг би тэрийн мөнгийг хизээ өгөх юм. Ямар хөрөнгө байна чи? Юугаараа бакап хийх гээл те. Сайн шалахгүй бол уусаал тэр нөгөө юуных нь салбарын онцлог яг мэдээж том трейдинг хаусаа томчууд бол байгаа. Тэр юмнууд чинь бүгд official том болт. Юу нь тодорхой болцсон. Тэнгүүд яг тэр чинь цөөхөө идэх нь том трейдинг хаус одоо тэнгүүд нөгөө тэднэрлүү чи нийлүүлдэг нөгөө жижиг дунд гараад за тэгээд жижиг за дунд нь ч гэсэн яг үнэ хэлэхэд бүр асар том байхгүй бүр амар том жижиг нэхэд чинь л хэдэн 10 сая доллараар ерөөс тэр хүмүүс сонирн биш баг болчих гээд байдаг. Тэгэхээр тэд нар чинь ихтэй бас нөгөө амар юм юу та сайн шалахгүй бол юу ч чамныхаа зургаар ярьж иж магадгүй. Нөгөө өстө окей бүх юм болно тэгнэ гэдэг. Ер нь нийтлэг шүү мэдээж нөгөө юунууд бол бүх юм соёлтой тийм хүмүүс зөндөө байгаад. Гэтэ яг нь нийтлэг нэг тийм юм анзаарагдаад харьцуулахад те. Өстө тийм байдаг. Тэгэл яг хүн дээр л түрүүний ярьж исэн юм дээр л анхаарах юм бэл те. Хүнтэйгээ connection их үүсгэх нь ерөөсөө relationship building юм билээ шүү дээ. Бизнес ч өөрөө бид хоёр relationship building хийхдээ бас хартаа нэг эхнэр нөхөр хоёр шиг бас байх нь сонирч чухал болчиход. Ялт чи эхлээл хамгийн сайн хүнээ тань тэгэл хүнээ таньсныхаа дараа мэдээж яах вэ гэхээр цаасан дээр боосон юм л байгаа шүү дээ. Гэхдээ хүнээ таниал бид ч бас нөгөө Монголдоо нэлээд гайгүй арга хэмжээнүүдээс хүн байгуулдаг штэ. Тэгээд нөгөө BMW-гийн юунд очихоор вау гэлтэй. Тэгээд тэрнээс буцаад бид нар Монголдоо ирээ. За бид нар одоо харилцагчтай энэс илүү мэдрэмжийг энд авч байгаа шиг мэдрэмжийг өгөх хэрэгтэй байна гэдгийг бас
явсан хүмүүс үл нэлээд хайж байгаа хэл гэж бодсон. Зөвхөн одоо конференс гэсэн ирнэ конференцтэй орно тий. Тэгэхээр нэг өдрийн заавал тийм урлаг гоо сайхан вайны амтлагаа ч юм уу тий. Тэр нөгөө далайн хоолны төрлүүд энэ гэдэг юм нэг заавал мэдрүүлдэм байх гэдгийг. Гэтэ миний явсан ч одоо ер нь тэр зэрэгэл дундаа хамгийн доогор нэг тэгэхэд би тэнд чи амаа баярлал ямар баяр нэ гэл нөгөө явж байсан гэ. Тэгэхээр тэр талаасаа бас BMW бүр ингээ арга хэмжээгээ нэлээд амар зохион байгуулад харилцагчтай мэдрэмж талаас нь бүр амар чухал ач холбогдол өгд юм байна гэдгийг харин тэр нөгөө зөвхөн ярих штэ тэр чинь үйллэрээ гээл тийм ягаас арт гэж хэлж байгаа шүү. Бүх юм даарт оруулаад шүү мэдрүүлж байгаа шүү. Харуулах биш бүр мэдрүүлээд. Харин тийм ээ. Тэр бол бүр яалтчгүй сурах юм бол байсан. Бэвээс ингээд миний хувьд ингээд ерөөсө байнгын суралцаас талаад ингэж хийж болт юм уу, тэгэж хийж болт юм уу. Ингэж юмыг харах одоо үнцэг бас байж болт юм штэ гэдэг байдлаар. Тэгээ мастаг болохоор бас өөр харахаар амар тууштай юм шиг санагдаад идэв надаа. Бүх юм одоо Японы соёлчныг тууштай байдлыг битэд ч гэсэн нэг хэцүү гэл хайдаг юм биш штэ. Тэр одоо Мазагийн төвч Хирошимад одоо гаралтай брэнд ямар том юм дайны арт бөмбөгдөлтийн дараа гарч иж байгаа ч гэсэн тэр спиритээ алдаж чадаагүй байгаад нь ч гэсэн яг ингээд суралцах юм ингээд баг багаар байнга л байдаг юм шиг л надад. Тийм байна. Тийм. Өөр сонирхолтой хайлайт кейсүүд юу байна? Өөр юу яг нөгөө юу болоо вич тэгэл нөгөө уусаа Африкаас л их сонин болсон шүү дээ. Тэр хөгжилтэй түүх гэх бол яг нөгөө түрүүний нөгөө ярьдаг шиг нөгөө хамтрагч нартайгаа анх уулзж байгаа шүү дээ. Тэгэл оройн хааны уулзгуугээл за манай буудлын дараа шүү. Буудлын чинь дор яваад чийл яг нөгөө юу айгуу санаа. Мэдээж нөгөө аюултай байх юу хэсэг ингээл нөгөө бас орой үдшээвэндээ газараас гараад яваад ич болохгүй бас тэр чинь эвгүй те. Тэнгүүд чинь нөгөө хамтрагч нартайгаа уулзъя. За та хэд буудлын дээр ч яваад очие та хэд бас яагаад хэрэггүй гэдэг бас өөртөө ч хэлж. Тэгээд буудлынхаа доор юм доо ингээл уулзаад байж. Тэгэхээр айгүй хөөрхөн дээ офишл юмас орд. Тэгээ ганц л кейс шүү дээ. Айгүй гой офишл юмнууд яриад. Нэг дундалтын эйжент гээл одоо бүх юмыг холбоно. Би та нарын эйжент энэ ч болно. Би бол энэ ч танилан байна. Засгийн газар таньдаг хүмүүс байна. Бизнесийн салбартаа би нэртэй эдэр гэ. Мангар эхэлж байгаа яриа. Тэгэл дундаас нь ингээл мэдээж нэг танилцж байгаа яриагаа болоо тэргүүд нэг бас нэг тестлэн шүү дээ. Тэрнийхээ тулд нөгөө жоох уулган те. Гараад бас навааг уулган хин энийгээ шалгаад байгаа. Тэгэл уугаал үзсэн нэг 2 цагийн дараа гэтлээ. Нөгөө лаг гонцтой ч байхгүй юу. Юу ч болоод явчихаа. Айгаа бас юм саагаас. Тэгээд нөгөө чи сүултэйгээд буцаад харих гэсэн баг автост өгөхгүй болчлоо. Тэгэхээр нөгөө яг тэр амар чухал нөгөө эхний хүний яриан дээрээс итгэжлэхгүй нөгөө амар сайн шалгаж явах давхар нөгөө нэгтэлж явах юм байхгүй бол мэдээж л гараад дээр айгүй олон хятадаас ялангуяа хятадаас айгүй их нөгөө хөрөнгө оруулагч нар очдог. Тэгэл нөхдүүд чинь мөнгөө түгччихдэг. Тэнд гаргаж авч чаддгүй те. Тим кейс зөндөө байдаг болохоор тэндээс нөгөө суралцал айгүй зүгээр юм лээ. Тиймэрхүү азар заавал бид хэд ч яаж чад нөгөө соёл айгүй соёлыг өндөр үздэг нөгөө хүнийг хардаг газар чинь. Тийм мэдхгүй ингээд хүнтэй ингээд соёл яриад тэгээ нөгөө цаад юм ин бас нөгөө жоохон хаяа хартаа байгаа шиг ухаж авахгүй бол гинх магадлал бас нэлээд байна. Саяны хартаа байгаа шиг гисэн дээр нөгөө юу л юм бэ л дээ. Бид нар чинь нөгөө Европ руу томилтоор явж байгаа. Тэг тэр одоо майндсетээр ч юм тэрвээр Африкт очил угаасаа болохгүй юм тий. Тэнгүүд нөгөө режимний одоо бас яаж тэр авилгын гэсэн ямар улс орны эрсдэл нь ямар вэ гэдгийг энэ төр судлах хэрэгтэй байна гэдэг ер нь Угандагаас том сургамж авсан та. Тэр чинь бас тий тухайн улсад бизнесийн боломж байлаач гэсэн ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал нь ямар улс орны эрсдэл нь ямар байгаа тэр улс төрийн нөхцөл байдал нь ямар байгаа гэдгийг хүссэн хүсээгүй тэр юундаа нөлөөлдөг гэдгийг л бас амар ойлгох хэрэгтэй юм гэдэг сургамж авсан шүү. Тэгээд Зимбабwe дээр очиж юм тэгээд нөгөө юу яаж байгаа шүү дээ. Уурхаа үзэн гэдэг одоо маахаар ингээл нэг хаана гэдэг юм те. Нэг Төв аймагч юм уу за Төв аймагч биш нэг сэлэн мэлэн рүү ч юм уу ингээд нэг яваар явж байгаа байхгүй. Тэгээд хотын төвөөс нэг 670 орчим километрийн зайтай ингээд яв үндэ ингээд юу ч байхгүй газар л уурхаа байгаа шүү дээ. Тэгээд тийш явж. Тэгээд бид эдийг нөөлөжсэн хамтрагч маань хөгжилтэй тэгээд явъя гэл машина яах вэ гэл тэгээд за машин түрээслээ гэл.
Тэгэл нөгөө машин өөрсдөө төрөөслээ. Тэгээ нөгөө дотоод нөгөө жолооч нь хийчихээ гэдэг. Тэгээд тэгэл явж байгаа чинь тэнцээ чинь 3 хүн явж байгаа шүү дээ. Нөгөө талаас ингээд хамтрах гэж байгаа 3 хүн явж байхад машин зам дээр одоо тийч ингээд манах шиг нүхтэл зам байгаа шүү дээ. Тэгэл яж хахад 130 40-тэй явж хахад л пив уугаал яваад байгаа. Жолоо. Йоо. Айгуу тэгэл арын судал дээр сууж байгаа. За ер нь сими ажил тэгэл. Авихтаа ингээл жоох ингээл яараагүй шүү гэдэг нэг юугаар хэлээд тааш. Тойрогоор ингээл нэг юм те. Жоох юм бид хангалттай ярих цаг хугацаа байгаа шүү. Зүгээрээ гэл пив уугаал. Энд чи Уганда ерөөс яг л ийм байдгийг. За окей одоо нэг усын овол ясын даг гэж. За тэгээд одоо нэгэнтээ уусаал яваа даа гэл. За ямиг ашиггүй бүсээ зүчээгээл бүснэ байхгүй. Тэгэл тэ яалтчгүй нэг айгу даун болохоор нөгөө бас юу ч айгу зүгээр. Өөр Азад ч юм гэдэг юм нөө бас монголч арай нэг юм монгол хүмүүс ч бас нэг жоо уусаад ячдаг шүү дээ. Тэгэл за одоо эднэр дээр ингээд далцгаанаа талтаа нэр. За госын уусаа гэдэг. Тэгэл хамт пив нуугаад госч байгаа байхгүй. Тэгэл тэр чинь нөгөө бизнесээ ярмаар гэдэг. Нөгөө хэд чинь ингээл нөгөө эмгтээчүүд айгуух ярина. Үнэхээр их ярина эмгтээчүүд. Ингээл ерөөсө танилцал гар барайл 10 минутын дараа яриад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэл ихэндээ яг жоохон шок. Тэгэл сүлдээ угаасаа ингээд хүмүүст юм байна. Тэгэл тэгэл нэг ажил ярих гэж ирсэн биш нөгөө эмгтээчүүд чинь нөхдүүд чинь ингээд категорчлчихсан заяа. Тэгэл нөгөөдгөө зааж өгвөл одоо бид нар чинь нэг юм монголоор сайн юу хаа идэж одоо ингээд сайн уу гэдэг юм аа гэх жоохон нөхөрсөг байдлаар нэг асуувал хэлж өгдөн шүү дээ. Тэр шиг л юм шиг байгаа. Тэр хүмүүсээ соёлоор одоо ингээд юу магуруу гэдэг ингээд заяа. Тэгэл юу гэж байгаа вэ гэнгүүт тийм маахараад ингээл гоё та зүргэнтэй имтэйгэл тэгдэг байл. Та зараа ингэж юу яа тийм үү. Тэгэл тийм байлаа. Тэгээ арагшаа тийм тэнгууд чинь тэр чинь нэг юм харилцаа үүсгэх гэдэг нэг юм гоё connection үүсгэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл нөгөөдхийн дагаад хүү яваад л магуруу гэдэг хамт хашаараад баг Африк болчихоо. Тэгэл бэжэл дахиад ингээл бас нэлээ том юмтай гараад хараад магуруу гэсэн чи лоо мацуруу гэдэг тэр арай одоо арай дээр тэгээ мацуруу юм уу тэр ёо тэнгууд чи ингээл тэндээсээ ингээд нөгөө тэрийг ярьсараа маад тэгээ баг тэрэн дээр ярих юмгүй басныхаа дараа за хэдүүлээр яах гэж уулзлаа гэж байгаа. Тэгэл юу яана. Тэгээд яг юу нээр зөөр бас мэдээж тэнцэж нөгөө юу хүмүүс яг юм хийгсэн хүмүүс байгаад байгаа. Тэгэл нөгөө бас мас нас нөгөө нэг юутай арай өөр юутай байдаг ч юм аа тийм. Харин тий одоо ер нь уулзтуудыг харахаар ялцчихгүй нөгөө асуултууд ирээд байдаг шүү дээ. Яг бизнес trip байж чаддсан юм уу? Яг ямар надлаар музей болон тайсан үзтээ гэдэг. Одоо энэ юусоо discussion гол юм чи нөгөө амжилттай байлгахын тулд соёлоо ойлгох хэрэгтэй байна. Тэрний нэг гэсэн ялж утсан нөгөө нэг тэгээ музейн буюу илүү урлаг соёлын ойлгоё. Нөгөө талаараа болохоор сүм явдаг нь болохоор за ямар шашинтай хүмүүс, ямар үзэлттэй хүмүүсээ гэдэг бид мэдхийн тулд бас тэрийг хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр өндөр нэг байнга бид нар тэгээд байдаг бас биш те. Тэгтээ яг очиж байгаа газар айл бол үзэх гэж ойлгох гэж хэвчээ. Тэр бас их асуулт ирдэм байлээ шүү дээ. Заавал үзэх зүйлс байгаа шүү дээ. Музей, сүм гэх. Тэгээ нөгөөнийг юу нь болохоор ингээл гадагшаа их л гоё юм төсөөлөө тийм биш шүү манайх. Ялангуяа жинтэй яагаад жинтэй дайт гэдэг ч юм уу өөртөө. Аженда маш тодорхой байх хэрэгтэй. Бэкап маш их байх хэрэгтэй. Энэ юу цэцлэглаа гэдэг дараагийнх нь ийм байж болно гэдгийг ингээд дандаа тодорхой. Тийм шүү. Тэгээд ерөөсө back to back онгоцны будал дээр ч бид нар уулзалт хийж яадаг, динер дээр клуб шийдэг шүү. Нэг анх томилдоор явахдаа зүгээр GT онгоцонд ороод шууд гэл унтцаах. Хүү ямар амар унтд юм бэ гэл. Тэгэл нөгөө хамт явсараа гал буцахтаа шууд өөрөө. Нөгөө амар тасралтгүй яваад ингээл уулзаад тэгэл орооны 10 11 хүртэл ягаад. Тэгээд яваад сурчгаар чи угаасаа зүгээр боломж олдвол унтъя гэдэг рүүгээ шууд олд юм бэ. Аржитиг шоолт молод барин унгасанд оронгуудаа унтлаа энэ зүгээр зургийг аваадсан. Цаа чи угаасаа унтахаар л явдаг л та. За тэгэл угаасаа өнөөдрийн юу өдөрлөж байгаа юм байна те. Яг миний хувьд талаар тийм л байлаа. Маш их бизнес юугаас маш юм сурсан. Өөрийгөө бас нэрээ аль төвшөнд байгаа менежер гэж ярьж байгаа шиг really те гэдэг шиг.
Тэгээ соёл маань амар чухал, шашин бид нар стратеги тэгэл үнцүүлээрээ ингэж яаж ярьж байгаа юм амар чухал юм байна л гэж хэлсэн. Анх явахдаа болохоор тамилтаар явхлаар амар гоё газар руу үзээлтэй гэдэг байсан мэдрэмж маань бүр хит хитэн тамилтаар явж амар маш хариуцлагатай байна. Ядаж очихдоо юу мэдсэн байх хэвээр гэдгээ барыг тамилтаар явах нөө сонирхолтой болсон гэх юм. Барыг тэрнээсээ илүү за бүр өөрийн хариуцлага өндөр гэдгээ мэдрээд ер нь л тэр тал руугаа илүү болсон доо. Ялтч. Угаасаа лаг тамилтаар явал нэг юм яг нэг бодлын нэг юу нь бол зүгээр өдөр тутмын нэг орчноос нэг жоохон гарна. Эсэргээрээ бас яг сайн ярьдаг шиг те очингуудаа арай шал өөр мэдрэмжээр ингээд нэг юм бас сорох юм мэдэх юм зөндөө байгаа юм байна гэл те. Ингээд урдчлал яг сайн ярьдаг нөө бэлтгэл ажил амар сайн чухал хинтээ уулзах чаа ямар соёлоор хүмүүжсэн хүн бизнес хийж байгаа хүнтэй уулзах гэдэг гэдгээ бас мэдчихвэл маш зүгээр байдаг гэдэг. Тийм бай шүү. Тэгэхээр ганц л юм шиг ямар ч соёл дээр уудаг л байхгүй. Яг гац л юм юу гэсэн бас сайн даад судлаасаа гэсэн. Ялтчихгүй. За тэгээд маш олон юм бэлтгэр боллоо. Бас нэг нь ууд сурах юм байна шүү. За баярлалаа бид энийг сонссон. Тэгээд ямар нэг бизнес trip яваад асуух зүйлүүд тэгэл бид гурав нээлттэй шүү. Чөлөөтэй шүү. Оо хэсэг дээр бүр чөлөөтэй шүү. Бүтлгүй зөвлөгөөнүүд өгдөг.